э책 후 에륜 순순히 내랄트랄 아멘. 우군 잠트통 아이러헝 아문드친 주르훈드친 비 эцэн 에륜 순순히 гэрэллээр бидний нүдийг нээн эзний замыг харуулan бидний чихийг нээн амийн үгийг сонсгоо болтугай. 아멘. Изекиэл номноос хийх 1-р урсаг. Тэдэнд хэл эзэн Тэнгэр бурхан ингэж айлдаж байна. Харахтун би Израилийн хөвгүүдийг очсон үндэстнүүдийн дундаас авч тэдний зүг бүрээс цуглуулж төрлөг нутагт нь аваачна. Би тэднийг тэр газарт Израилийн уулс дээр нэгэн үндэстэн болгоно. Нэг л хаан бүгдийнх нь хаан байна. Тэд хоошид 2 үндэстэн болохгүй. Цаашид 2 хаанчлалд хуваагдахгүй. Тэд хоошид шүтээн бузар зүйл аливаа гэмт үйлдэлээрээ өөрсдийгөө бузарлахгүй. Харин нүгэл үйлс нь тэдний уралдуудаас нь тэдний бие аварч тэднийг цэвэрлэх болно. Тэд ард түмэн минь болж би Тэнгэр бурхан болно. Миний зарц Давид тэдний хаан болж тэд бүгд ганц хончинтой байна. Тэд тогтоолуудаар минь явж залгуудыг минь сахин үлдэнэ. Зарц Яаковда миний өгсөн нутагт буюу эцэг өвгдийн чинь амьдарсан тэр газарт тэд амьдрах болно. Тэд тэнд хөвгүүдийнхээ хөвгүүдтэй хамт мөнхөд амьдрана. Миний зарц Давид үрд ноён болно. Би тэдэнтэй инх тайвны гэрээг байгуулна. Энэ нь тэдэнтэй тогтоох мөнхий гэрээ болно. Би тэднийг байрлуулж, олшруулж, ариун газраа тэдний дунд мөнхөд байлгана. Орших газар минь бас тэдэнтэй хамт байна. Би тэдний Тэнгэр бурхан болно. Тэд миний ард түмэн болно. Ариун газар минь тэдний дунд мөнхөд байх цагт үндэстнүүд намайг Израилийг ариусгаж эзэн мөн гэдгийг мэдэх болно гэж хэл. Иоханны ариун талаас их уншлаа. Мариагийнд ирсэн юудэчүүдийн дундаас олон хүн Есүсийн үйлснийг хараад түүнд итгэжээ. Харин тэдний зарим нь Фарисеучуд дээр очиж Есүсийн үйлснийг тэдэнд хэлцгээв. Тэгтэл ах дах тахис нар болон Фарисеучуд зөвлөд цуглаж юу хийх вэ? Энэ хүн олон тэмдэг үлдэж байна. Хэрэв бид түүнийг ингээд орхивол бүх хүн түүнд итгэнэ. Тэгвэл Ромчууд ирж манай газар болон үндэстнийг маань сүйтгэнэ гэцгээв. Харин тэдний нэг тэр жилийн тэргүүн тахилч байсан Кайфер тэдэнд та нарт мэдэх юм гэж алга. Бүх үндэстнэрээ мөхгүй тулд ард түмний төлөө нэг хүн өгөх нь дээр гэдгийг ч бодолцохгүй байна гэж хэлв. Тэр энэ үгсийг өөрөөсөө хэлээгүй юм. Харин тэр жилийн тэргүүн тахилч байсан учраас үндэстнийхэн төлөө Есүсийн өөхөх тухай болон тэр зөвхөн үндэстнийхэн төлөө бус. Харин Тэнгэр бурхны тарсан хүүхдүүдийг бөөгнүүлж нэгтгэхийн төлөө өөхөх тухай ис үзүүлжээ. Энэ өдрөөс тэд Есүсийг алхаад төлөвлөв. Тиймээс Есүс юудэчүүдийн дунд дахиж ил явсангүй. Харин тэндээс цүлийн ойролцоох нутаг Ефраим гэдэг хот явж шав нарийнхан хамт тэнд үлдэв. Юудэчүүдийн алсгал баяр ордсон байлаа. Олон хүн өөрсдийгөө ариусгахаар алсгал баярын өмнө нутгаасаа Иерусалимд иржээ. Тэд Есүсийг хайж сүм дотор зогсон өөр хоорондоо та нар юу гэж бодож байна? Тэр баяр дээр ирэх болов гэж ярилцаж байлаа. Таны үг миний хөл дэх тэнлүү миний замдаг гэрэл. Эцэн бидний ариун Библийг амийн үг хэмээн итгэн залбирч амьдран тунаглаж цаг ямагт ариун сүнс дотор амарамаглан ба баярыг баясгалан хэлээ болтугай. 아멘.